Энэ өдрийн мэндийг хүргэе. Хууль ба амьдрал нэвтрүүлгийн дугаараар өмчлөх эрхийн тухай ярих болно. Бид өмнө нь иргэний хууль ба амьдралын тухай асуудлаар ерөнхий ойлголтуудыг ярьсан. Өнөөдөр өмч ба өмчлөх эрхийн тухай өмчлөх эрх хэрхэн хязгаарлагдах вэ гэдэг сэдвээр ярилцах юм. Хууль бүтээгчид хувийн өмчийг сайн үеийн эхлэл гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Аристотель. Өмчлөх эрхийн тухай ярихад эхлээд өмчийн тухай ерөнхий ойлголтыг тодруулах шаардлагатай. Тэгэхээр өмч гэдэг маань биет бодит зүйлсийн тухай ярихаасаа илүү тэр зүйлийг хүн хуулийн этгээд хамгийн өргөн хүрээнд өөрийнхөө иргэшээлд байгаа байлгах эрхийг өмч гэж хэлдэг. Тэгэхээр аливаа этгээдийн өмчлөд байгаа эдийн баялаг, эд юмс, эд хөрөнгө болон эдийн бус баялаг, оюуны үнэт зүйлсийн эрхийг өмчлийн зүйл гэж нэрлэдэг байна. Хувийн өмч бол байшин өөрөө биш. Харин байшингийн тухай эдийн засгийн ойлголт хууль зүйн загварт биелэлээ олсон зүйл юм. Эрнандо де Сато. Манай Монгол улсын үндсэн хууль, иргэний хууль зааснаар өмчийг хувийн өмч, нийтийн өмч гэж хоёр төрөлтэй зааж өгсөн. Төрн нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Монгол улсын үндсэн хуулийн 5-2-оос. Тэгвэл хувийн өмч нь иргэний болон дундын өмч гэж ангилагдаж байна. Дундын өмч нь дундаа хамтран өмчлөх гэр бүлийн өмч, дундаа хэсгээр өмчлөх компани өмч гэж ангилагдаж байна. Тэгэхээр өнөөдөр компани хуулиар, гэр бүлийн хуулиар, иргэний хуулиар, бусад одоо эрх зүйн актуудаар энэ наривчлан зохицуулагддаг. Нийтийн өмчийг дотор нь бас төрийн, олон нийтийн, орон нутгийн шашны гэсэн хэлбэрүүдтэй байна. Өнөөдөр төрийн өмч гэдэгт Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын иргэнд өмчнөөсөөс бусад газар, түүний хэвлийн баялаг, ой ус, ан амьтан, цөм төрийн өмчөд багтчих жишээний. Мөн төрийн өмчийн бусад одоо эд хөрөнгө, баялаг багтж байгаа. Олон нийтийн буюу төрийн бус байгууллагын өмчийн асуудал байна. Энэ хэдийгээр дотоод дүрм журмаараа зохицуулах боловч бас наривчилсан зохицуултуудыг шаардсаар байгаа. Шашны өмчийн асуудал Монголд элбэг түгээмэл байна. Гэхдээ шашны өмч бол ашигын бус, олон нийтийн өмч буюу нийтийн өмчөнд багтдаг. Тийм учраас шашны өмчийг нэг хүн юм уу нэг гэрвэл өмчлөх ёсгүй гэдгийг ийм ойлголт бол хатуу зарчим байдгаа гэдгийг энд хэлхийг хүсэж байна. Хүний өмчлөх эрх нь хөдөлмөрийнхөө үр дүнг өөрийн болгоход оршино. Адам Смит. Өмчлөх эрх нь эзэмших эрх, ашиглах эрх, захиран зарцуулах эрх, хамгаалах эрхийн нийлбэрийг өмчлөх эрх тодорхойлж болно. Өмчлөх этгээдийн тухай үндсэн хууль болоод иргэний хууль тогтоомжид заасан байдаг. Өмчлөх этгээдэд төр, аймаг, нийслэл, сум дүүрэг өмчлөгч байх эрхтэй. Гэхдээ энийг төрийн ба орон нутгийн өмчийн тухай хуулиар зохицуулж байна. Өнөөдөр нийслэлийн өмч, сум дүүргийн өмч, аймгийн өмч гэж яригдж байгаа боловч энэний нарийн зохицуулалт бас цаашдаа дутмаг бүрхэгдүү байгаа. Гэхдээ энийг бас цаашид анхаарах шаардлага байна. Хамгийн сүүлд гарсан концессийн хуулиар ихэд өнөөдөр нийслэл тодорхой объектууд дээр концессийн гэрээгээр ирээдүйд нийслэлийн өмч болох өмчийг зарлаж явах шийд. За иргэн хуулийн этгээд бол одоо өмчлөгч этгээд байдаг. Тэгэхээр өмчлөгчийн эрхийн асуудал одоо үүнээс урган гарч байна. Өмчлийн зүйлээ дур мэдээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгтэй. Өмчлөгч этгээд. Энэ бол өмчлөгчийн эрхийн агуулгыг бүрдүүлдэг. Түрүүний миний ярьсанчлан эзэмших, ашиглах, захиран зарцуулах хэрэгтэй. Бусдын хууль бус халдлагаас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр өмч хөрөнгөө эрүүгийн эрх зүйн хамгаалалт, иргэний эрх зүйн хамгаалалт байдаг. Тэгэхээр бид бол иргэний эрх зүйн хамгаалтын хүрээнд шүүхэд нэхэмжил гаргаж шаардах эрхээ хамгаалуулах шаардлагатай байна. Тухайлбал хөрш айл нь
доод айлдаа ус алдаач байд юм уу тийм үү? Хөрш айл нь нөгөө хөршийнхөө одоо үйл ажиллагаанд хохирол учруулад халдсан тохиолдолд яаж хамгаалах вэ? Тэгвэл шүүхэд шаардах эрх нь үүсэж хамгаалагдана. Өмчлөгч этгээд нь өөрийн зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, учирсан хохирлоо арилгуулахаар шаардах хэрэгтэй. Саяын одоо халдлагаас хамгаалах эрхээс энэ бол урган гарч байна. Өмчлөгч ус этгээдийн үүргийг ч бас хуульд зааж өгсөн байдаг. Тухайлбал өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байх үүрэгтэй. Орон сууц хөлслөх гэрээгээр айлын орон сууцанд түрээсээр амьдарч байгаа иргэн тэр айлын одоо орон сууцыг эвдэж гэмтэх юм уу? Эсвэл одоо дур мэдэн ханы нураагаад томруулах ч байд юм уу? Ийм бол эрх байхгүй. Ийм учраас өмчлөгчийн эрхийг зөрчихгүй байх үүргийг бол хүлээж идэг. Бусдын өмчлөх эрхийг зөрчсөн тохиолдолд гим хоргийг арилгах үүрэгтэй. Орон сууц хөлслөх гэрээгээр хоорондоо гэрээгээрээ тохиролцож болно. Жишээ нь обе хан туурганы цаасыг одоо бохирдуулсан тохиолдолд хуучин хэвийн байдалд нь хүлээлгэж өгнө гэсэн үүрэг хүлээсэн бол тэр обегийн сольж өгөх үүрэг жишээ нь хүлээж явах жишээтэй. Ийм энгийн асуудлаас ахуулаад бусдын газар дээр барилга барьсан мөн одоо олон гэрээнүүдийн нөхцөлд жишээ нь автомашин одоо түрээсээр ашиглаж байгаа тохиолдолд тэр шинэ дугуйг нийлэгдсэн тохиолдолд дугуйг сольж өгнө гэдэг үүрэг хүлээсэн бол гим хор учруулсан бол түүний сольж өгдөг. Шилийн хагалсан бол тийм ээ шин шилээр сольж өгөх хэмжлэнгийн ийм олон одоо үүргнүүдийг бол хүлээдэг байх нэ. Түрүүчийн нэвтрүүлэг дээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх өөрчлөгдөх дуусгар болох тухай ярилцсан байна. Тэгвэл өмчлөх эрх яаж үүсдэг юм бэ гэвэл анхдагч өмчлөх эрх, үүсмэл өмчлөх эрх үүсэх гэж хоёр ангилдаг. Анхдагч өмчлөх эрх үүсэхдээ хамгийн энгийн жишээ бол алдуул мал, гээгдэл эд хөрөнгө, дарагдмал үнэт зүйлс байна. Өнөөдөр манайх шуурганд малаа уруудуулж алдах явдал их байна. Түүнчлэн ялангуяа бод мал тэр дотор адууг бол одоо алдаж олохгүй байх, ирж хайх, сурвалжлах ажил их хийгдэж. За энэ дээр алдуул малын асуудал дээр бол тэр алдуул малыг олсон иргэн сумынхаа засаг даргын тамгын газарт мэдгдэх үүрэгтэй. За тэгээд хариулж явах үүрэгтэй. Эзэн гарч ирээд өгсөн тохиолдолд алдуул малыг л өгнө. Гэхдээ малын эзэн алдуул мал олсон хүнд бол зохих хэмжээний урамшуул өгнө. Хэрвээ тохиролцож чадахгүй бол үүнийг гээгдлийн төрөнгийг олсон асуудлаарх шагналын ерөнхий журмаар 10% нь бол одоо алдуул малыг олж маллж ийсэн иргэнд өгөх үүрэг хүлээдэг. Хэрвээ 1 жилийн дараа болтол нөгөө эзэн тогтоогдохгүй тэр алдуул малыг бол одоо өмчлөж шилжих асуудал яригдаж өмчийн эрх үүсчээ. Гээгдлэх эд хөрөнгө мөн ялгаа байхгүй. Мөн л одоо сумынхаа юм уу дүүргийнхээ холбогдох байгууллагт мэдгдэх үүрэгтэй. Эзэн гарч ирсэн тохиолдолд урамш шагнал аав. Гэрээгээр тохиролцож хоорондоо тохиролцож чадахгүй бол шүүхэд шаардах эрх нь үүснэ 10% авах. Хэрвээ тэр эзэн гарахгүй бол тухайн эд хөрөнгийг бол эсвэл улсын орлого болгох, эсвэл тухайн одоо гээгдэл хөрөнгийг олсон иргэн өмчлөх эрх үүсч. Дарагдмал үнэт зүйлсийн хувьд бол түүх соёлын дурсгалтай зүйл, үнэтэй эдлийг бол олох, дарагдмал зүйлийг бол олж илрүүлэх явдал бол амьдрал дээр гардаг. Энэ тохиолдолд олсон хүн тухайн байгууллагт тушаагаад дарагдмал эд зүйлсийн 50%-ийг бол одоо өмчлөх эрх үүсч. Анхдагч аргаар үүсэж байгаа хувьд бол яах вэ гэхээр тухайн өмчлөгчдийн хүсэл зоригоос үл хамааран үүсдэг зүйлүүд ордог. Жишээ нь энэ дээр бол иргэний хуулийн зааж өгснөөр алдуул мал гээгдэл төрөнг дарагдмал үнэт зүйлсүүд бол ордог байж байгаа. Харин үүсмэл аргаар үүсдгийн жишээ гэвэл бол яах вэ гэхээр өмчлөгчийн хүсэл зоригоос хамааран үүсэж байгаа асуудал байдаг. За энэ дээр бол яах вэ гэхээр өмчлөх эрх үүсгдэг гэрээ хилцэл байж болно. За шинэ худалдаа авах гэрээгээр бол яах вэ гэхээр худалдагчийн хувьд өмчлөх эрх дуу сурвалж худалдаа авахчийн хувьд өмчлөх эрх үүсдэгээр онцлогтой байдаг. Гэтэл анхдагч аргаар үүсэж байгаагийн жишээний хувьд бол яг гэхээр алдуул мал олж авсан этгээдэд яаж өмчлөх эрх үүсдэм бэ гэж. Тэгэхээр тухайн одоо юу гэмээ ижил сүргээсээ тасарсан
тухайн тодорхой цаг хугацаа орон зайн хувьд өмчлөх этгээдээс холдсон алдуул малын хувьд бол яг гэхээр олсон этгээдэд ирэх гэхээсээ илүү бол эхлээд бол үүрэг үүсдэг байж байгаа. Тухайн үүрэг нь бол ямар үүрэг вэ гэхээр тухайн суугаа орон нутаг засаг захиргааны төрийн захиргааны байгууллагад бол хамгийн түрүүнд мэдэгдэх мэдэгдснээрээ яг гэхээр мэдэгдэхийн хажуугаар яг гэхээр өмчлөгч этгээдийг нь олоход тодорхой хэмжээгээр туслах. Ийхүү байдлаар одоо юу гэдэм бэ? Орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдээд тухайн алдуул малыг илээр 1 жил эзэмшсэний дараа бол яг гэхээр тухайн этгээд өмчлөх хэрэгтэй болдог байж байгаа. Эхлээд үүргээ гүйцэтгснээ дараа л танд бол өмчлөх эрх үүснэ гэсэн үг байж байгаа. Гээгдэлийн төрөнгийн хувьд ч гэсэндээ тухайн өмчлөгч этгээд нь байгаа. Гэвч тодорхой цаг хугацааны хувьд бол яг гэр өмчлөгч этгээдээс хаягдсан гээгц зүйлсийг ойлгодог. Тэгэхээр гээгдэл эд хөрөнгө олж авсан этгээдэд бол яг гэхээр хүссэн үсэг өмчийн эрх зүйн харилцаа өөрөөс нь хүсэл зоригоос үл хамааран үүсчдэг. Чи тухайн эд хөрөнгийг олсон л бол чамд өмчийн эрх зүйн харилцаанд үүрэг үүссэн байна гэсэн үг. Тэгэхээр тэр үүрэг бол ямар үүрэг байх вэ гэхээр чи тэр гээгдэл эд хөрөнгийн өмчлөгч этгээд нь олох тэр үүрэг. Гэхдээ энэ олох нь гагцхүү чиний үүрэг биш тийм ээ. Ямар ч байсан олоход туслахууд тийм төрийн захиргааны байгууллага, цагдаагийн байгууллагад бол яг гэхээр мэдэгдэх үүрэгтэй байж байгаа. За ингээд мэдэгдээд мөн адил одоо илээр тийм ээ 1 жил эзэмссэний дараа бол чамд бол яг гэхээр өмчлөх хэрэг үүснэ. Тэгэхээр өмчлөх хэрэг үүсхийн тулд яг гэхээр хуульд заасан тодорхой шалгуурыг хангасан чи өөрөө үүргээ гүйцэтгсэн шудраг тухайн одоо юу гэдэм бэ тэр өмчлийн зүйлийг шударгаар эзэмссэн байгаа тохиолдолд хууль заасан хугацааны дотор бол өмчлөх хэрэг үүсдэг байж байгаа. Дарагдмал үнд зүйлсийн хувьд бол тухайн үнд зүйлсийг олсон этгээдэд бол арай өөр эрх зүйн боломж гарч ирдэг. Дарагдмал үнд зүйлсийг олсон этгээдэд бол захиран зарцуулах эрх гээд бидний түрүүний яриад байгаа өмчлөх хэрэг шууд үүсдэг юм байна. Шууд усны энэ л онцлогтой. Харин олсон дарагдмал зүйлс нь одоо төрийн өмчөд хамаарах төрж шилжүүлэх ёстой түүхийн одоо өв соёлын үнэт зүйлс байх юм бол төрж шилжүүлэх үүрэг бол тэр хүнд шууд үүсэж байгаа. Захиран зарцуулах эрх бол үүсэхгүй. Тухайн эд хөрөнгийг тийм эд хөрөнгийг төрж шилжүүлсэн тохиолдолд харин үнийн дүнгийн 50% тэнцвүүц хэмжээгээр шагналыг төрөөс шаардах эрх бол тэр хүнд үүснэ. Сайн байна та. Нээс 3-ыг үтсэй. Энэ үнийн төлөгч. Мобиль нэг 530. Энэ Skyline 380 юм уу? 480. Зээх үү гэчээ. Доошоо. Би ерөнхийдөө нэг 200 тавьчихсан гэж байна. нэг тийм бодлоо. Та яруу саунд үү? За. За өрдөгч. Цэцэрч хөцөх уу? Ийм утаснууд байна. S3, S1 ийм Samsung гэсэн утас. Ямар утас вэ? Наад чагаанд 250 өгч нөө. Энэ нөө шинэ утас юм байна шүү дээ. S3. Яг хөө тэгээд ахтнаас мөнгөний хэрэг гараад байна л да. Наад чи хямдхан тэгээд хүчих гээд байна. Хандаад тэгээд үзэж байгаа авчихгүй. Яагаад ч вэ? Яагаад ч вэ? Асуудал. 30 ороод үзэхгүй наа функцийг хараа л да. Дотор бол 500 байгаа шүү дээ. Ах нь мөнгөний хэрэг болоод нэг 250 өгч. За тэгвэл хаяа чи. Тэг. За хоёлоо ишээ. Энэ телевизэн дээр энэ ах яач вэ? Надад нэг юм асуудал болсон юм аа. Би өмнөх 7 хоногт нэг утас судалдаж авсан Samsung S3, Galaxy S3. Тэгэд нөгөө утас нь лангуун дээрээ 530 мянга гээд би гаднаас нэг ахаас 250 мянга 300 мянгаар авсан. Тэгээд энэ утас нь цагдаагийн байгууллагаас надаас хураагаад авсан. Тэгээ энэ утасд хулгай утас байж таарад. Би худалдаад авсан юм чи энэ минь утас мөн үү? Би одоо энэний эзэмшигч нь мөн үү? Би охирлоо яаж барагдуулах вэ? Энэ хүнд өмчлөх эрх үүссэн үү? За 2 дугаарт учирсан хохирлыг тийм үү? Энэ хүн чи бас юм худалдаж яваад гар утас судалж яваа хохирсон биш. Тэр хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт гарч. Тухайн утсыг худалдан авсан этгээдийн хувьд бол өмчлөх эрх бол үүсээгүй гэж үзнэ. Тэгэхээр тухайн утсыг худалдан авсан этгээд бол яг гэхээр хамгийн гол өмчлөх эрх үүсэхийн тулд ямар тохиолдлууд байх ёстой вэ гэхээр тухайн өмчлөх эрх чинь хууль заасны дагуу үүссэн байж ёстой. Хууль заасны дагуу үүсэхийн бас нэг үндэслэл бол гэхээр хүчин төгөлдөр гэрээ хилцэл байж ёстой гэж. Тухайн
утсыг худалдан авсан энэ хүн маань тухайн утсыг хулгайн утас гэдгийг мдээгүй гэдэг асуудал гарч ийн тийм ээ. Тэгэхээр тухайн утсыг хулгайн утас гэдгийг мдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол иргэний хууль зааснаар бол та бол шудраг эзэмшигч. Тэгэхээр уг нь бол хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан та хариуцлага хүлээх ёстой боловч та энэ тохиолдолд хулгайн утас гэдгийг мэдэх боломжгүй байсан учраас та энэ хариуцлагаас бол чөлөөлөгдөж болно. Чөлөөлөгдөд та өөрт учирсан хохирлоо хинээс шаардах вэ гэхээр тухайн хүчин төгөлдөр бус гэрээ хилцэл хийсэн хулгайн утас зарсан буюу худалдагч этгээдээс бол шаардах хэрэгтэй. Гэтэл таны шаардах хэрэг хизээ хэрэгжих боломжтой вэ гэхээр тухайн утсыг хулгайн утас гэдгийг мэдсээр үжээ зарж борлуулсан гэдгийг цагдаагийн буюу төрийн эрх бүхий байгууллагаар тогтоогдсон үеэс л та бол шаардах хэрэгтэй. Харамсалтай нь ийм тохиолдол их илбэг байна л да. Юмыг худалдаж авахдаа сайн магадлаж хууль номын дагуу баталгаатай гэж бодож эрсдэлийг дагуулахгүйгээр тийм л одоо худалдаа наймаа хийх шаардлагатай байгаа. Тэрнээс биш тохиолдлоор гудамжнаас ийм байдлаар худалдаж авал өөрөө эцэст нь хохироод үлдэх юм байна гэдгийг одоо саяын жишээ харуулж байна гэдгийг бас санахад илүүдэхгүй юм аа. Нөгөө худалдсан этгээдээ олоод нөгөөдг нь хулгайчин ч юм уу одоо хэд дахиад дамжаад худалдагдсан ч байх юм уу үнтэй цэнтэй хулгайн зүйлүүд хэдэн гар дамжиж худалдагдсан байхыг үсэхгүй. Тэгээд шат болгондоо хохирол амсаж байгаа юм. Эрсдэл дагуулж байгаа юм. Ийм учраас худалдаа арилжаа наймаа хийхдээ маш болгоомжтой одоо эрсдэл дагуулахгүйгээр хийж явах ёстой гэдгийг энэ жишээ сургамж болон өгүүлж байна. Бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрхүүдийн асуудал байдаг. Энэ бол манай иргэний эрх зүйн өмчлөх эрхийн зохицуулалтын бас нэг чухал анхаарал татсан онцлог зүйл нь байдаг. Бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрхүүд, бусдын газар дээр барилга байгууламж барих эрх, үйлдвэрлэх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх буюу сервитут, бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших ашиглах эрх, үзүфрүкт, хөршийн эрх, барьцааны эрх буюу үйл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ипотек гэсэн бусдын өмчлөх эрхийг хязгаарлах эрхүүдийг иргэний хуулинд зохицуулж өгсөн. Үйл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх буюу сервитутээр өмчлөх эрхийг хязгаарсан тохиолдлууд амьдрал дээр байдаг. Тухайлбал бусдын өмчлийн газар дээр шин зам тавьж болно. Энэ бол сервитут юм. Гэхдээ энэ бол хөршийн эрхийн нөгөө шаардах эрх үүсгдэг зам тавих, шугам хоолой тавих эрхээс ялгаатай. Энэ үйл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах буюу сервитутын хязгаарлаж байгаа нөхцөлд өв залгамжлах тэр сервитутээр ашиглаж байгаа этгээд үйл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байж болно. Тэр бусдын үйл хөдлөх хөрөнгийн газар дээр өөрийнхөө замыг худгийг гаргасан байж болно. Гэхдээ энэ нь бол өв залгамжлуулах юм уу? Бусдад шилжүүлэх эрхийг эдэлдэггүй. Үүгээрээ үзүфрүкт болон бусдын газар дээр барилга байгууламж барих эрхээс ялгагддаг онцлогтой. Сайн байна уу? Би нэг зүйлийг тодруулах гэсэн юм аа. Манай байранда 20 гаруй жил амьдарч байгаа. Манай гэрийн 3 цонхоошоо гарсан, нэг цонх нь зүүн тишг гарсан байдаг. Бид нар гагцуу тэр цонхоороо л өдөөс өмнөхийн нарыг хангалттай сан авдаг гэсэн. Гэтэл гол асуудал юу вэ гэхээр жилийн өмнөөс манай байрны зүүн талд 10 давхар барилга баригдсан. Тэр барилга барьснаас хойш манай гэрийн нар үзэх боломж хаагдсан. Би одоо яах ёстой вэ? Хаана хандах ёстой вэ? Ямар байгууллагад хандах ёстой вэ? Бид нарт заргал ирэх байгаа юу? За энэ бол сервитутын жишээ. Тэгэхээр энэ асуудлаар бусдын өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа сервитут яаж хэрэгжих ёстой юм, ямар тохиолдлуудад яаж шийдэх ёстой гэдэг гарцын талаар манай багш нар хариулт өгнө. За энэ жишээ бол ер нь амьдрал дээр бол сүүлийн үед барилга байгууламж их барихтай холбоотойгоор их гарч байна л да. Тэгэхээр хамгийн гол нь иргэний хуулинд байгаа сервитутын эрх гэдэг бол хоёр үйл хөдлөлийн төрөнг өмчлөгчдийн хооронд үүсдэг эрх юм байна. Энэ хоёулаа үйл хөдлөлийн төрөнг өмчлөгч байна. Хоёулаа энэ эрх нь өөрөө хууль ёсны байх юм.
Яг норм дүрм стандартынхаа дагуу одоо зохиц зөвшөөрлийг нь аваад барилгыг барьдаг. Гэтэл энэ магадгүй нөгөө нарыг хаадаг, гэрэл хаадаг янз бүрийн асуудлууд байдаг тийм ээ, дуу чимээнээс өксүүлээд. Тэгэхээр энэ сервитутыг ирэх гэдэг бол өөрөө ийм хууль ёсны үйл хөдлөлийн төрөнгийн өмчлөгчдийн хооронд үүсдэг учраас харилцан бие биендээ нөлөөлж байгаа эрхээ тохиролцсон гэрээний үндсэн дээр хязгаарлах боломжийг олгож байгаа л ийм л ойлголттой. Тэгэхээр одоо юу гэдгийг сервитут бол одоо магадгүй газрын сервитут, барилга байгууламжийн сервитут, өндрийн сервитут, налуугийн агаарын сүүлийн үед бол бас агаарын сервитутыг хүртэл асуудал яригдчихэв. Тэгэхээр одоо энэ жишээн дээр бол барилга байгууламжаас нөлөөлж байгаа өндрийн сервитутын, гэрлийн сервитутын асуудал яригдчих шиг байна. Тэгэхээр үнэхээр аль аль нь хууль ёсны өмчлөлийн орон сууцан барилга байгууламжаа өмчлөх хэрэгтэй, ашиглах хэрэгтэй. Энэ ашиглалт өмчлөлийн хувьд заашгүй бие биендээ эрхийг хязгаарлах юм заашгүй асуудал гарч ирэх юм бол хоёр хууль ёсны эрхтэй өмчлөгчд хоорондоо сервитутын гэрээний үндсэн дээр энэ тохиролцоо хийх боломжтой л гэсэн үг. Гэрээний үүргийн тохиролцоо бол янз бүрээр гарч ирж болно. Гол нь тэр гэрээг яагаад сервитутын эрхийн боломж олгоод энэ гэрээг байгуулж байна вэ гэдэг ойлголт бол эцсийн үр дүн бол хоёр талууд хоёулын ашигтай байх боломжийг л хуулиар олгож байна. За сервитутын асуудал бол үндсэндээ нийтийн болон хувийн сервитутын асуудал байж байгаа. Хувийн сервитутын асуудал бол иргэний эрх зүйд холбогдож байгаа. Нийтийн сервитутын асуудал бол газрын эрхтүүдтэй холбоотойгоор Монгол Улсын иргэн газар өмчлөх тухай хуулиар ч гэдэг юм уу те нэлээд их гарч ирж байгаа. Жишээлх юм бол одоо нийтийн сервитут тогтоох асуудал нь бол сумын засаг дарга гэдэг юм уу бүгдний засаг даргуудын эрх хэмжээний асуудал байж байгаа. Жишээлх юм газар зохион байгуулалттай холбоотойгоор одоо бусдын эрхийг нь одоо хязгаарлах ийм асуудал байж байгаа. Жишээлх юм бол одоо юу гэдэг намагтай газар одоо чөлөөлөөд тэнд одоо нийтийн зориулалтаар орон сууц барих асуудал яригдах юм бол тэнд оршин амьдарч байгаа айлуудыг одоо нүүлгэн шилжүүлэх асуудал ч гэдэг юм уу те ийм байдлаар бусдын одоо өмчлөх эрхийг нь хязгаарлах юм асуудал байж байгаа маа. За нийтийн сервитутын асуудал одоо хэдийгээр нийтийн ашиг сонирхолд ашиг тусын тулд одоо тодорхой хувь этгээдийн өмчлөх эрхийг хязгаарлаж нийтийн сервитут тогтоож байгаа асуудал яригдж байгаа боловч энэ цаана нь өөрөө нийтийн сервитутын улмаас тодорхой хувь өмчлөгчийн ашиг сонирхол зөрчигдөж байгаа учраас зайлшгүй тэр хувийн ашиг сонирхлыг бол магадгүй өмчлөгчд учирсан хохирлыг юм уу нөхөн төлбөрийг төлөх асуудлыг зайлшгүй шийдсэний үндсэн дээр бол энэ нийтийн сервитутыг бас тогтоох нь зүйтэй байгаа. Жишээн дээр зам тавихын тулд айлын гашаа чөлөөлж гин гэдэг болвол мэдээж тэр хашааг буюу газрыг өмчилж байгаа өмчлөгчийн эрхийн нийтийн сервитутын улмаас зайлшгүй хөндөгдөж байгаа учраас тэр өмчлөгчийн одоо өмчлөгчтэй тэр нийтийн сервитут тогтоох эрх бүхий этгээд маань зайлшгүй өөрчлөлт тохиролцож нөхөн төлбөрийн асуудлыг шийдсэний дараа нийтийн сервитут тогтоох эрх өөрөө хэрэгждэг юм онцлогтой. Хувийн өмч бол эрхчлөөт байдлын хамгийн чухал баталгаа юм. Фридрих фон Хайк. Бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар эзэмших ашиглах юм. Энэ нь бол сервитуттайгаа адилхан юм шиг харагдах боловч бусдын эд хөрөнгийг хязгаартайгаар ийм хүрээнд ингээд эзэмшин шүү, ингээд ашиглын шүү гэд бүрэн дүүрэн одоо хэрэгжүүлж байдаг. Гэхдээ өмчлөгч байж чаддаггүй. Зөвхөн эзэмших ашиглах эрхийг л хэрэгжүүлдгийг usufruct гэж нэрлэдэг. За usufruct-ийн эрх гэд яригдж байна. Тэгэхээр энэ бол ер нь бол иргэний хуулиар өмчлөгч этгээдэд хоёр төрлийн эрх олгодог гэж ойлгож байна. Нэг бол чи өөрийнхөө өмчлийн зүйлийн хувьд эдэлдэг өмчлөх эрхүүд байна. Нэг нь бол бусад өмчлөгчдийн өмчлийн зүйлийн хувьд тэрийг тодорхой хэмжээр зохимжээр хязгаарлах байдлаар оролцдог юм эрх байгаа юм. Тэгэхээр usufruct бол бусдын эд хөрөнгө одоо юу гэдэг бусдын эд хөрөнгөний эрхийг хязгаарладаг эрхийн нэг жишээ л дээ. Тэгээд энэ бол 2002 оны шинэ иргэний хуулиар орж өгсөн. Ер нь яг амьдрал дээр бол энэ эрхийг эдлэх шаардлага хэрэгцээ бас байдаг. Одоо жишээ нь эцэг хийхээ байранд өөрийнх нь нэр дээр шилжүүлэхгүйгээр үр хүүхдүүд нь магадгүй насан туршдаа ч юм амьдрах юм боломж бол бас байдаг л да. Тэгэхээр энэ бол бас л нэг usufruct юм бол жишээ байж байгаа. Тийм учраас usufruct-ийн эрхийг бол тодорхой хугацаа заахгүйгээр магадгүй тэр эрхийг эдэлж байгаа үр хүүхэд нь бол нас урах хүртлээр энэ эрхийг бол эдлэх боломжтой. Хугацааны хувьд ч гэсэн энэ бол өмчлөгчтэй бараг адилхан эрх гэж ойлгож байна. За бусдын газар дээр барилга байгууламж барих эрх. Бусдын газар гэж одоо гол төлөв иргэдийн одоо хувийн өмчийн газар дээр бусад итгээд гэрээгээр барилга барьж байгаа тохиолдол цөөвтөр. Харин төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барьж байгаа явдал илбэг байна. Ийм учраас бусдын газар дээр барилга байгууламж барих эрх үүснээр төр газрыг өмчлөх эрх бол хязгаарлагдаж байгаа. Гэхдээ энд бол тодорхой болцлууд байна.
дуудлага худалдаагаар юм уу, төсөл шалгаруулахаар юм уу, олон одоо хэлбэрүүдээр төрийн өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх үүс. Энэ жишээ энэ олон орон сууцны хороодлууд дээр ч гэсэн газрын хувьд өмчлөд аваагүй зарим газрууд дээр бол байсаар байгаа юм. Тэгэхээр энд хугацааны асуудал гарч ирдэг. Хамгийн дээд талын хугацаа бол 99 жил. Хаана өмч үгүй, тэнд шудраг ёс үгүй. Жон Лок. Иргэн эрхцүүдэх хязгаарлагдмал эрхүүдийн нэг болохос бусдын газар дээр барилга байгууламж барих эрх гэдгийг бас иргэний хуулиар хуульчилж өгсөн. За энэ эрх түрүү бас дурдсанаар 99 жилийн хугацаанд үргэлжлэнэ гэж байгаа. Хэрвээ энэ хугацаа дууссан тохиолдолд яах вэ гэдэг юм. Нэг талд газар өмчлөгч, нөгөө талд энэ барилга байгууламжийг барьсан барилга байгууламж өмчлөгч гэдэг хоёр өмчлөгчийн асуудал энд гарч ирж байгаа. За нэгэнт хугацаа дууссан юм чи одоо энэ эрхийн одоо гэрээний хугацаа дууссан гэдэг үндслээр барилга байгууламжаа нурагаад аваад явах уу? Яах вэ гэдэг асуудал. Тэгэхээр иргэний хуулийн дээр энд тодорхой бас гарц бүхий заалтыг бол оруулж өгсөн л дөө. Нэг бол барилга байгууламжийг газар өмчлөгч өөрөө худалдаа авна. Нөгөө талаараа эсвэл барилга байгууламж өмчлөгч нь газрыг худалдаа авах гэсэн нэг ийм л хоёр төрлийн гарц байгаа. Тэрнээс нь бол одоо барилгын нураанч гэдэг юм уу, газраа өөр зориулалтаар нөгөө газар өмчлөгч мань ашиглаж гэдэг юм уу, ийм тодорхой зохицуулалт бол байхгүй. Сунгах бол хэрэгтэй байна. Өмчлөх эрхийг хязгаарладаг гол нөхцөл бол гэрээ хэлцээрээр шийдэгддэг гол нөхцөл бол хөршийн эрх байдаг. Хөршүүд нь тухайн айлыг гадагшаа гарах нөхцөлгүй болгоод хашаануудаа барьсан тохиолдолд тэр айлд заавал урд нь ямар байсан тэр замыг гаргаж өгөх үүргийг бол хуулиар хүлээдэг. Өөрийнхөө газараас өгж жоод гарах ёстой. Энэ бол нөгөө сервитүүд үзэсгэлэнтийн одоо гэрээгээр зохицуулдаг асуудал биш, шаардах эрх нь бол хөршид үүсдэг. Мөн урсгал улсыг хөршүүд одоо хамтран эзэмших эрхтэй байдаг. Түүнчлэн тэр айлд бол газ юм уу, дулааны шугам юм уу, эсвэл явган хүний болон тийм ээ автозам зайлшгүй шаардлагатай учраас түүнийг эргэн тойрныхын хөрш айлууд бол гаргах эрх үүрэг бол хөршийн эрхийн асуудлаар үүсч гардаг. Үүнийг бол хүлцэх үүрэгтэй гэж. Тухайн өмчлөгч өөрийнх нь газар дээгүүр тодорхой хэмжээний газрыг бол гаргаж өгөхөөсөөр аргагүй байдалд хүрдэг. Энийг бол хүлцэх үүрэг гэж хууль нь томьёолдог. Хүлцэх үүрэгтэй. Тийм учраас энэ бол өмчлөгчийн эрхийг хязгаарладаг, тэр туйлын эрхийг хязгаарладаг гол одоо нөхцөл нь хөршийн эрхийн асуудал болж тавигддаг. Нийгэмд бас байдаг л да. Ингээд нийтийн зорилттой орон сууцнд шинээрээ унтж байхад одоо ингээд зан үйл хийгээ төрөл бүрийн тийм зан үйл хийгээд одоо унтаж амраахгүй байна гэдэг гомдол бол яваад байдаг. Магадгүй бөөмөргөлийн шинжтэй ч гэдэг юм. Тэгэхээр энэний цаана хууль зүйн ялангуяа иргэний хуулиар зохицуулсан ямар үр дагавар, ямар зохицуулалт байна гэхээр одоо яг энэ агшинд бол нөгөө заншлын хэмжээ, хууль зүйн хэмжээ хоёр бол үндсэндээ ингээд зэрэгцээд ирж байгаа юм л та. Энэ тохиолдолд бол бид хууль зүйн хэмжээ бол мэдээж нэгдүгürt заавал барих ёстой хэмжээ болж байгаа. Эннийхэн дагуу магадгүй нөгөө хөрш айлын хийгээд байгаа үйлдэл эсрэг бид эрхээ байгуулад гомдол гаргах, шаардлага гаргах эрх бол үүснэ. Энэ тохиолдолд бол хөршийн эрхийн хүлцэх одоо үүрэг маань бол үндсэндээ ярихдаггүй. Харин тэр одоо хөршийн нөлөөллийг бол яах нь зогсоохыг шаардах эрх бол нөгөө хөрш айлууд бол үүсээ явж байгаа. Тийм учраас нөгөө нийтийн зорилттой орон сууцнд янз бүрийн зан үйл хийж байгаа айл өрхөд бол шаардлага гарах эрх бол хуулиар байдаг гэдгийг болоод хэлмээр байна. Мөн энэ тохиолдолд одоо хүүхэд нь уйлаад тийм ээ унтах одоо эрх хэрэгчлээнд нь хязгаарлагдах байгаа тохиолдолд зайлшгүй одоо нөлөөлөл учраас бид хүлцэх үүрэгтэй. Энээс эсрэг тохиолдолд өөр одоо янз бүрийн дуу хөгжмөж хангалтдаг ч гэдэг юм уу. Бас түрүүний миний ярьсан жишээ тохиолдол бий болсон тохиолдол шаардлага гарах эрх бол хуулиар байдаг. Хүлцэхгүй байх ёстой гэсэн үг. Барьцааны эрх буюу үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа ипотек Монгол улсад хөгжиж байна. Иргэний хууль заасан барьцааны эрх үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийн зохицуулалтаас гадна мөн одоо ипотекийн хуулийг бол тусгайд нь гаргасан байдаг. Тэгэхээр ипотекоор эд хөрөнгөтэй болсон, ялангуяа орон сууцтай болсон өмчийн эзэн цаанаа бас одоо барьцааны асуудлаар банктай юм уу одоо бусад холбогдох байгууллагатай барьцаалагдсан байна. Энэ асуудлаар бас өмчийнх нь эрх хязгаарлагдсан байдаг гэдэг. Ийм одоо төрлүүдтэй байх нэ. Хүн хууль ёсоор шударгаар олж явсан өмч хөрөнгө эрхийг бий болгодог бол хууль бусаар шударга усаар олж явсан өмч хөрөнгө бол
тухайн хүндээ үр дагавар хариуцлагыг авчирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид энэ дугаараараа өмчлөх эрхийн тухай ярилцлаа. Тэр дотроо бусдын өмчлөх эрхийг хязгаарлах ямар бусдын эрхүүд байдаг тухай ярьлаа. Цаашлбал гэр бүлийн эд хөрөнгийн эрх, Монгол улсын иргэний газар өмчлөх эрх, орон сууц өмчлөх эрх, ипотекийн зах зээл эхэлж байгаатай холбогдуулаад барьцаалах эрхийн тухай сэдвүүд үлдэж байна. Энэ дараагийн нэвтрүүлгүүдээр яригдах болно. Бидний дараагийн дугаарын сэдв гэрээ. Ингээд гэрээний тухай ярилцах дараагийн дугаар хүртэл баяртай.